You are watching Premier Sports Network's exclusive content, Mongolian Basketball League. One on one. Өчигдөр авахд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бидний дугаарт Монгол Улсын сагсан бөмбөгийн 3 үндэсний хишээ хагт тоглож явсан, Азийн аварга болж явсан, лигийн 1 удаагийн аварга, за мөн 3 сагсан бөмбөгийн үндэсний хишээ хагтайгаа дэлхийн аваргад их орнууд төлөнд тоглож ирсэн. Манай шилдэг 3-3-ын тамирчид нэг Готын Зэнгүү маяр хүрэлцэн ирсэн байна. Арим өндөр. За станд арим өндөр. За бидний урилгыг аваад студид хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэр Зэнгүүний одоо тамирчны хувьд хин юм бэ гэдгийг мэд хүмүүс нь мэдэх бах, мэдхгүй хүмүүс нь мэдхгүй бах. Тэгэхээр бидний хувьд бол манай одоо нэвтрүүлгийн багийн хувьд бол маш сонирхолтой зочин гэж бид нар бол үзэж байгаа. Тэгээд ер нь яах вэ одоо анх сакс тоглож ирсэн тэр цаг үеэс нь эхлээд яриул өсвөрийн тэмцээнүүдэд анх орж эхлэхдээ ер нь яагаас сакс сонгох болов? Өөр спорт дор хичээлж болоогүй юу тэр үед? За юм л яг нэг хүүхэд байгаасаа л гэрийн гадаа, байрны гадаа бус хүүхдүүдтэй адилаар яг гудамжинд л сакс их тоглож нөгөө чөлөө цаг өнгөрөөдөг гэсэн гадаа яг байрныхаа найзуудтай л маах 15 дугаар бол байдаг гэсэн. Тэгээд яг тэр байрныхаа гадаа шийдэн дээр л найз нөхдөдөө тоглоол. Тэгээд ерөнхийдөө сакс сонгосон мэдээж их шалтгаан маа ээж бас ер нь саксны хүн. Спортын хүн да. Тий. Бас тамирчин байсан, саксаар хичээлдэг, тоглодог байсан. Тэгээд өөрөө ч яг одоо Мөбисийн биеийн тамирын сургуулийн албанд олон жил ажиллаад төрөлтэй гарсан. Тэгээд ээж бол намайг дэмждэг. Тэгээд яг тухай түүхт багт манай ээжийн одоо найз шав гэх юм уу багшийн дэд дээр нэг хүүхдийн секц ажиллаж байгаа гэж тэнд яг бас ингээд хичээл номхон хажуугаар явуул гэдэг. Тэгэл анх тэр чинь нэг 8 байна уу 9-р анги үед л 10 жилийн хүүхд. Тэгээд тэр секцэнд очиод одоо уран мантах багш гэ миний сакснэ. Анхны багш нь урнаа багш шүү дээ. Тэгэхээр анхны багш нь эмэгтэй багш. Эмэгтэй багш дээр анх тоглож эхлээд ер нь анхны өсвөрийн тэмцээнүүдтэй орж исэн яг тэр үед одоо миний олж мэдснээр танай баг бол өсвөртэй ер нь хамгийн топ амжилттай багуудынх нь нэг шууд болоод өсвөрийн улсын аваргуудад одоо та хэд маань орсон тэмцээн болгоноос медаль аваад ер нь баг 2-3 дараа л төрүүлсэн амжилтуудтай гэж би дуулсан. Тэр багт нь ер нь одоо манай үзэгчдийн мэдих тамирчдаас хин хитэ цуг тоглож байна. Анх тэгэл яг секцэнд орж явах тухайд бол яг тэр секцэнд ихэнх явж байгаа хүмүүс нь 84 дугаар сургууль 31-2 сургуулиас идэх хүмүүс явдаг байсан. Тэгээ би тэднэртэйгээ танилцаж найз нөхдөд болвол тэгэл ерөөсөө одоо би өөрөө Орос 14 дугаар сургууль тэгээд манайх болохоор ерөөсөө тийм одоо хотод болж байгаа ч гэдэм үү дүүрэгт болж байгаа тэмцээн уралдаанд ордог. Угаас Орос сургууль учраас тэнгүүд яг уу секцнээсээ баг бүрдүүлж оруулах санаа багш маань гаргаж өгөө. Тэгээд одоо ерөнхийдөө хүүхдийн клуб гэдэг утгаараа Сакгвард гэж клуб үүсгээд гэх юм уу. Тэгээд яг өсвөрийн хүүхдийн одоо 10 жилийн орж болох боломжтой ямар тэмцээнүүд байсан тэрэнд ордог байсан. Тэгээд одоо хамт тоглож исэн хүүхдүүд маань гэвэл яг 31 дугаар сургууль болоо 84 дугаар сургуулиас. Тэр хэд маань болохоор их сүүлд нөгөө Монторх тэгээд Синтоза спрайтлигууд тоглолдог. Ерөнхийдөө ихэнх спрайтли одоо энэ манай хиний Томын дүү, Билгүүний дүү мөнхөлөг. Тийм Саквард. Монх торх Синтозогийн 2 багч сүүлд бас лигт тоглож исэн. Супер лигт яг энэ нэрээр энэ 2 баг Синтозо лиг тоглосон одоо маа Даваа гэдэг нэг залуу одоо бол байхгүй Америкт. Яг тэр Синтозо гэ багт холбогчоор лигт 1 жил тоглосон. За тэгээд лигдэн тэргээд яг спрайт лигт бол олон жил бас амжилттай тоглосон хүмүүс байна. Тэгээ энэ багч нь хүүхдийн энэ клубын баг нь өсвөрийн тэмцээнд орж явж байгаа. Энэ багийн дараа TLJ 13 багт орох тэр үйл явц ер нь яаж болов? 9 он гараад ингээд оюутан болоод явж байгаа. Дүүл 1 сард Пак багш нөгөө Солонгос явуулах боломж гарч ирээд. Тэгээд нөгөө Пак багш ирцээ яг нөгөө шгшээг дээр ажилтдаг бас багтай, Аллуугийн багтай байсан.
Тэгэд Пакогс манахаас одоо хүүхдүүд сонгож аваад Донгуугийн сургууль руу явуулсан байгаа тий. Яг Донгуугч бас биш ээ. Тэгэхэд өмнө нөгөө хин хамгийн анхны солонгос явсан ч нөгөө өөний ах. Тий, өөний явсан. Тэгээд араас нь Том явцсан байсан. Тэгээд тэр 8 9 оны жил болохоор Азаа Циркавит руу явчихсан. Циркавитээр бүр яг хамт яваад Азаа болохоор арай өөр сургуульд өөр газар очсон байсан. Циркавитээр яг бүр нэг сургуульд очоод тэр нэгтээ яг эхлээд бол нөгөө зөвхөн бэлтгэл хийх журмаар бас 10 жилийн сургуульд очижсэн. Аня хай скул гэдэг. Тэгээд яг солонгост бол нэх удаагүй миний хувьд 6 сар болсон. Цирка 4 сар болсон. Тэгээ ингээ Монголд иргээд ирлээ. Монголд эргэж ирээ шууд лигд орсон гэсэн үг үү? Эргэж ирээд тэр чи яг 9 он чи би 5 6 сар хвцаа 100 ирж байгаа. Тэгэхэд нөгөө лигд бол дууссан тийм дууссан. Тэгээд яг угаасаа одоо маа тулгаа багш бол яг угаасаа л 10 жил нөгөө өсвөрийн тэмцээнд тоглоход нөгөө хоорондоо өрсөлддгөөс учраас мэдтгэл байсан. Тэгээд ерөнхийдөө за чи ирсэн юунд лигт ингээд орооч тоглооч гэдэг. Тэг би бас шууд ороогүй маа. Нөгөө Саквард гэ баг маань болохоор бас надтай адилхан төгсөж байгаа шүү дээ. Тэгээд тэрэд нөгөө өсвөрийн хүүхдийн тэмцээн байхгүй болчихгоо Sprite League руу орчихсон. Тэгээд Sprite League-т хойч нөгөө А лиг тэгээд D лиг. D нь болохоор Dota-ийн. Тэгээд D лигээс нь тоглоод финалт соёрн дэшээ ордог байлгүй. Тэгээд финалдаж мөнгө аваад дэшээ нь ороод тэгээд Sprite А лигт бас тухайн жилдээ тоглож бас финалдаж мөнгө аваад тэгэл араас нь дийлж арав. Дэшээ орсон тий. Анхны лигт орсон жилээ аль багтагаа тэгээд яаж чуган тоглоо. За тэгээд TL63 багт ороод би чи яг 10 жил хүүхэд байхдаа нөгөө яг үеийнхэндээ өндөрдөө ордог ус учраас юм доор төвийн байралд тоглолдог байсан. Гэхдээ нэг амар тийм хүнийг бол шахсан пост геймтер байхгүй. Ерөнхийдөө самбарлуулгүй самбар авдаг, доороос авч идэг ч юм уу. Дундаас нь ганц шийддэг. Тэгээд нуруугаад их ашиг тоглолдог. Тэгээ яг солонгос явж ирээд гүйлттэй хурдтай ус учраас TL63 багт ороход тулгаагч наа ерөөсөө урд тоглооч ингээ урдаас тоглож сур гээд уртлын шугам тоглол 2 3 номер дээр тоглол. Тэгээ шийдэлтэй бол гээл ихэдөө тэг яг их шийдэл заагаал тэгээл урдаас тоглоно гээл. Тэгээл яг TL63 лигт орсноос хойш уртлын шугам тоглож ирсэн. Тэр үед шийдэлтийн бэлтгэлээ одоо шинэ хинтээ яг шийдэл заажсан багш. Тэгээ тулгаагч лугасаа ганцаараа яг TL63-ын багш нь байсан. Тэгээл бид дээр бүх юмал өөрийнхөө чаддаг мэддэг бүх юмал бид зааж тоглолтдог байсан. Би буцаад нэг оюутны лиг рүү очимороо шүтэст сонгогдож тоглох гэж бэлтгэл хийж байгаад тэгээд Мойс руу ороод Мойсаас бас тоглосон. Тэр яг шүтээсээс гарахтаа нөгөө солонгос явах гээд шүтээсээс гарцсан. Зөв. Тэгээд солонгос явж хурж ирэнгүүтээ Мойс руу. Тэгээд та нар тэр Мойсийн баг одоо яг тэр үеийнхээ оюутны лигд бас үнэхээр бүр хамгийн супер бүрэлдэхүүнтэй. Тэр үед гол нь нөгөө багуудын нэг байгаад байгаа тийм. Оюутны лигт бид тоглож чадаагүй л дээ нөгөө. Оюутны лиг яалаа завсралтсан байлгүй. Уу эсвэл нөгөө лиг тоглож байгаа нь оюутны лиг тоглохгүй гэдэг байсан байна. Тэгээ Мойсийн бүрэлдэхүүн чамаг байсан бүрэлдэхүүнд Азаа дөөгийн тэр нь болохоор нөгөө жил болгоно оюутны универсиад гэдэг тэмцээн болдог. Нэг 7 хоногийн тэмцээн болж тэрэнд бол ингээд яг жил болгон Мойсээс тоглож. Тэгээд хэд ч Азаа жижиг дөөгийн Жавха Том байсан. Далай одоо юм Бямба анар очхоо гэд яг манай оюун залуучууд. Тэгээд та нар тэр багч нэг оюутны тэмцээний рекорд тогтоож ирсэн, оноо авч ирсэн юм түүгээд юм л да. Нэг тоглолт 230 оноо авч ирсэн гээд тэр 230 оноог одоо бохир цагаар тоглож байгаа 40 минутын тоглолт гэж ойлгоод одоо аль бишний тэмцээн болвол тэгээ яаж ер нь тэр тоглолтыг одоо би яг чамаас өөрөөс ч асуумаар санагдаад дөрөв үед 230 оноо авсан гэхээр одоо үнэхээр супер байсан байгаа байхгүй. Тэр яаж тэр оноонуудыг авч иглээ бүрэлдэхүүн бол үнэхээр супер байсан байна. Шийдэлтүүд, довтлогоонууд ер нь амарч хамгаалах аргагүй тийм л тоглолт болсон юм байна. Гэхдээ одоо ч бас яг тийм бүр тод санахгүй юм. Хэцээ баг 10 жил юм. Гэхдээ яг тэгэл бүгд л айгүй итгэвтэй
тоглосон. Тэгэл ерөөсөө прессинг хайгүй хийж бөмбөг таслаад авч товтлогнуудаа хийгээл. Тэгэл ер нь жоохон тийм итгэвтэй сайн тоглолт бүгд үзүүлж чадсан байна. Чи хэдэн оноод дууссан нэр тоглолтод? Сэргүү санаж ивэл 20 30 төгсөн юм болов гэж бодчих. Ер нь тэр чинь тэгээд ихэнх нь л баг 30 он авчихсан. Табал гарсан баг бүгд оноо авсан. За тэгээд түрүүний лигийн тухай яриад үний эргээд орвол Гиген анга уучлаарай Баянгол 3 тамир гэж багтаа лигт ороод одоо яг тэр багаас тоглож эхэлж байх үе нь бол би маш сайн санаж байгаа. Тэр багийн тоглолтуудыг одоо лиг дээр очиод үзчихсэн. Тэр багт нэлээд олон бас яг үеийн залуу тоглогчид бүрдсэн бас боломжийн бүрэлдэхүүнтэй байсан. Энэ багтаа тоглож байгаа дараа нь харцаг руу шилжих тэр шилжилт юу нь яаж ирв чанд одоо багаас харцгаа санал ирж ирсэн үү? Тийм ер нь бол харцгаа санал ирээд тухайд нэг харцаг дээр бас алтан очир тасалжуулагч байсан. Тэгээ алтан очиртай угаас алтан очир бас хамт нөгөө TL63-т баг тоглож исэн лигт нэг жил. Тэгээд таньдаг найзууд мэддэг учраас 3 тамир дээр бас алтан очир тасалж өгч байсан мэл үгүй лөө? Үгүй 3 тамир дээр хэн байсан? Одоо энэ Мөсгөх. Мөсгөх тасалжуулаад туслахаар нь манай одоо ган зөрөг ах. Тэгээ Азаа гэдээ бас зөв тоглолт өгсөн. Тэр ингээд тэр 15 оны харцаг бол бас тухайн жилийн лигт бол хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй багуудын нэг төвд хүчрэг 2 төвийн тоглогчтой 2 сайн шидэгч байна. Манай Монголын сагсны бүх цаг үеийн хамгийн шидэгчдийн би бол хувьдаа тэгж боддог. Азаа та 2 жигүүрийн байрал дээр байна. Холбон тоглогчоор Баттүр байлаа. Тэгээс сэлгээнийхэн золоо байлаа, хүрдлээ байлаа. Хүрдлээ гараанд гарах тоглолтууд их байсан ч гэсэн ер нь ингээд залуу нэмхээ ингээд нэг бүрэлдэхүүн үнэхээр гоё юм бүрэлдсэн баг байсан л та. Тэгээд 15 оны аваргыг авахтаа харин аварга авах аялалт тийм амархан байгаагүй. Удирдлагын ихэнд хүсэгтийн нэлээд доогуур явж байгаад удирдлагын дунд хэсгээс нэг харцаг уучраа олж эхлээд ингэж явсараа аварга авсан санддаг. Тэгээд тэр харцаг багт очиж тоглоход ер нь арай өөр одоо мэдрэмж нь юу байсан бол яг мэдээж нөгөө тэр чинь харцаг яг 15 16-ыг 2 жил дараа төрүүлсэн. Би нөгөө 2 дахь төрүүлсэн. 2 дахьт нь 15-аас 16 оныхт нь. Тэрэн дээр нь орчихсон. Эхний авраг дээр нь бол байгаагүй. Тэгээд ерөөсөө яг 2 дахь дээр нь орж. Тэгэхээр яг нөгөө авраг авцсан, аврага хамгаалах гэж байгаа баг дээр орсон учраас мэдээж маш хариуцлагатай л бүхэнд. Тэгээд нөгөө багийн шинэ хүн гэдгээр бас эхлээд жоохон мэдээж дөнгөж орж ирэл нэг тийм бие ярих ч юм уу жоохон тиймэрхүү үе байсан. Гэтэ яг хөө мэдээж бүгд наа гоё хүлээж авч ирсэн. Багийн удирдлагууд, тасалжуулагч нар, одоо багийн ах нар, найз нөхөд гээ бүгд л гоё хүлээж аваад тэгэл яг мэдээд яг улирлын ихэнд жоохон нэг тийм хүн байсан бол дундуур нь яг гоё бүгд гоё очроо олоод тэгэл явсаар байгаа л. Тэгээд яг энэ харцаг багтаа авраг авсан энэ он жилүүдийн үеэс 3 сагсны тэмцээнүүдэд орох боломжууд нээгдсэн гэж би тэгж ойлгож байгаа. Азийн элсний наадам гэдэг одоо тэмцээнд хамгийн анх яваад тэндээс ер нь 3 төрлийн тэмцээнүүдэд цаашаа үргэлжлээд тоглох юм боломжууд гараад тэр элсний наадамд явсан тэр анхны тэмцээн яаж тэр тэмцээнд явах болов? Тэшн яг 16 оны 4-5 сар нөгөө лиг супер лиг яг дуусаад би харцагтаа аврах болсон дуусаад тэгээд ерөнхийдөө зундаа бол ихэнх нь бүгд амралтын байдалтай. Тэгээд тэр элсний наадам гэдэг тэмцээн 9 сарын сүүлээр. Боллоо 10 сар орчилоо. Болно гэсэн тов гарцсан байсан. Тэгээд яг тэрэн дээр тэгээд гол нь тэр чинь 16 онд бас нөгөө юуны Азийн оюутны аврах шалралт тэмцээн Монгол зохион байгуулагдсан шүү дээ. Тэрэнд гол нөгөө бас яг залуучуудыг тулгаагч биелдээ тэрэнд амирх завгүй яг зунжингаар тэд нэр бүр хандгаац байрлаж бэлтгэл хийдэг. Тэгээд тэр нь болохоор тэр тэмцээн чинь 25 наснаас доош гэдэг ангилалтай учраас яг 16 онд бол би болон цирка гэдэг юм уу. Багт болцсон бид бол яг 16 онд бол хасагдсан байсан тэр тэмцээн оюутны Азийн. Тийм учраас одоо яг тэр тэмцээн л одоо Монх, Тэмүүжин, Гансүх, Даги тэр хэд бол Бацалбоо кадра тэр хэд оролцож. Тэгээ тэр хэд чинь зунжингаа яг тулгаагч тэр хэдийг аваад байрлаа бэлтгэл хийцэн. Тэгээ би бол ерөнхийдөө бол амралтын байдалтай байж байгаа. Тэгсэн 9 сар дөхөөд ирсэн Азийн элсний наадам болох гэж байгаа юм аа. Тэгээд ингээд Циркадик, Нямбаяр та дөрвийн нэрийг өгсөн шүү.
эхлээд бич бүр байхгүй байж байгаад Цирка, Дэг, Нямбаяр, Санчир энэ дүрийн нэрийг өгсөн гээд тэр дүрийг бэлтгэх гэж байгааг сонсч. Тэгсэн Санчир яг тэмцээнд өгөхөд ирсэн нэг хүнд шалтгааны улмаас явж чадгаа болчихлоо гээд. Тэгсэн яг болгоош. За чиний нэр өгч угаасаа энэ оюутны Азаа аврагын нэрээс хүртэн ингээ хасагдчихсан одоо бас ч байхгүй. Яг оюут энэ нийслэний наадамд Цирка, Дэг Нямбаяр гуравтай нийлээд ингээ яваад ирэх. Тэгээд яг бид дүрийн нэрээр бид дөрвч тийм нэг сөртөнч бас удаан бэлтгэл хийж 2-7 хоног 3-7 хоногч байна бэлтгэл хийгээл 4 метрээ яг 3-4 метрээ бүр тэгэл өөртөө судлаа гэдэг юм байна. Манайд бол тэр үед бүх юм шинэ байж тээ. Тэ шинэ яг дэг ч юм болохоор тэр эзний наадамд 14 12 онд яваад оролцоод яг 3 төрөлд нь оролцоод нөгөө Сидэ ах Сэги тэр оролцоод явж исэн болохоор дэг бол арай нэг туршлагатай мэдлэгтэй байсан. Цирка Нямбаяр бид гурав зарай шинэлэг. Цирка бас нэг 13 онд одоо энэ ФИБАгийн яг албан ёсны Азийн аврагт явж исэн. Анхны тэмцээн. Азийн аврагч хамгийн анхны нь 13 онд нэг болоод тэгээд завсарлагдсан байж байгаа 17 онд маад 2 тоо зөвхөн болгогдсон. Азийн аврагын талаар хоёлаа удахгүй бас дэлгэрэнгүй ярилцъя те. Одоо бидний бас хамгийн чухал ярих ёстой тэмцээнүүдийн нэг. Тэгэд анхныхаа энэ нийслэлийн наадамд явж ирээд ер нь 3-3-ыг тоглож болох юм байна гэсэн итгэл, ер нь энийг тоглоод үзэхэд ер нь болохгүй юм байна гэсэн, болохгүй юм алга гэсэн нэг тийм итгэл төрсөн гэж үзэх үү. Тий. Тэр яг нийслэлийн наадамд очиод ерөөсөө бид аюу маш сайн тоглолтыг хийж чадсан. Тэгээ миний хувьд яг өөрийгөө ч юм уу яг тийм ер нь бол би өөрийгөө тэнд аюу сайн тоглосон л гэж боддог. Тэгээд яг гоё бүх тэр гуравтай бол яг өөрөө шидэлтүүдээ игээл ер нь аюуд тажгүй сайн тоглолтын хэм маягт илүү зөгтөжсэн байж болох 3-3 сагс. Одоо түрүүн хэлжсэн шүү дээ багасаа байрны гадаа шийдэн дээрээ тоглолдог монголчууд ихэнх нь багасаа 3-3 тоглолт өсдөг шүү дээ эсвэл 2-2 ч юм уу те. Тэгэхээр 3-3 сагс бас илүү ойрхон байсан байж магадгүй. Тэг яг бас өндрийн өвчсөн метр 90 гарцсан. Тэгээд дээрэс нь 90 гарцсан яг нөгөө зөвхөн доор тоглохгүй урд тоглоод эхэлсэн. Тэгээд тухайч уус 16-нд нөгөө лигийн авраг болсон учраас бас нэгт нөгөө итгэл гэдэг юм орцсон гоё байсан. Тэгээд жижиг хүмүүсийг хамгаалчин уртлын шугам идэх хамгаалтаас тоглолцсон тийм. Тэгээд зөрүүлээд шийдэн орон гэдэг юм ингээд ер нь тэр эсний наадамдаа айгуу дайггүй сайн тоглосон гэж бол өөрөө боддیں۔ Тэгээд бид чинь эсний наадмаас мөнгөн медаль аваад тэгэхэд ерөөсөө тухайн болохоор яг нөгөө FIBA 3-3-ын төлөөлөгчийн хүн тэр тэмцээнийг ирж үзээд одоо Азийн багууд ямар төвшөнд байна гэдэг байдлыг одоо өөрөө сонирхож хараад тэгээ гол нь өөрсдийнхөө нөгөө яг мэрэгжлийн тэмцээн болон 17 оны дараагийн тэмцээн уралдаанд энэ Азаас нэг баг оруулах гэсэн зорилготой л ирж үзэж ирсэн. Судалгаа хийгээд явсан. Яг судалгаа хийж явж байхад Монгол гэдэг яг өмнө сонсогдож байгаагүй мдээгүй тийм улс гарч ирээд мөнгө медаль авцсан. Тэгээ бид нэр яг медаль аваад зогсож ирсэн цаа тэр хүн хурж ирээд эхлээ дэкийг дуудаж уулзаа дэк тэгсэн тулгаах шиг дуудаад ингээд ийм хүн ингэж тэгж ингээд тэгсэн тэр хүн танаагийн ингээд 17 оны яг мэрэгжлийн нөгөө челленжер тэмцээн 17 онд 4 сард ингээд эхлэх юм манай 3-3 хөллөрөл тэрэнд үрж байна гэд. Тэгээ анхны яг 17 оны мэрэгжлийн тэмцээний урилга тэндээс авсан. Үзэгчдээ бид энэ түрээд хэсэг хугацаанд завсрал нь эргэж ирэхдээ 3-3-ын мэрэгжлийн тэмцээнүүд болон Азийн авраг мөн цаашдаа дэлхийн авраг шалралт тэмцээнүүдэд Цэнгүнэ маань бусад багийн хамтрагчдын хамтаар Монгол Улсын шишээ Монгол Улсын анхны мэрэгжлийн багууд хэрхэн тоглосон талаар яриагаа өрнүүлээ. You are watching Premier Sports Network's exclusive content, Mongolian Basketball League. 1-on-1. Эргээд тавтаа морил үзэгчтэй өнөөдөр 1-on-1 with төмрөө ярилцлагад маань Монгол Улсын 3-9-3 шгшээ багийн бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг Готвын Цэнгүнбаяр хүрэлцэн ирээд байгаа. Ингээд завсралгаас өмнө хоёулаа анхны 3-3-ын тэмцээнд явсан талаар нь ярьж илаа. Одоо тэгвэл үүнээс цааш 3-3 гэдэг сагс мөнгөтэй амьдралаа холбож явсан энэ одоо түүхүүдээс нь ярих гэж бодож байна. Анхны мэрэгжлийн чаленжер тэмцээнүүдэд явж эхэлсэн тэр үе одоо эргээ санахад тухайн үед та хэд маань анхны тэмцээнүүдэд явж хаад 3-3 сагсан бөмбөг манай Монгол улсын хувьд ийм чухал болцсон. Бид нар энэ тэмцээнд ийм том ач холбогдол өгдөг ингэж олон хүүхд залуусыг
хамарсан спорт болно гэсэн төсөөлөл нь байсан бол анх бол ямар ч тийм төсөөлөл байгаагүй. Анхны тэр мэрэгжлийн тэмцээнд орохдоо ч ер нь яг тийм одоо 3 ранк моно тий тэгээд нөгөө эсрэг баг тэгэл бусад улсын багууд бол тэднийг юу ч мэдэхгүй ер нь л нэлээд л хоосон л очоод ямарчсан дагуулждаг тий. Очоод ямар ч сакс тоглоно үзнэ гэсэн бодолтой л очиж. Миний бодлоор манай Монголын одоо саксчдад 3 төрөл бас их ойрхон байсан. 4 хоёлаа ярьжсэн. Бид нар бүгдээрээ сакс тоглож эхэлж байгаа хүүхдүүд багасаа байрны гадаа шийдэн дээр нэг талдаа тоглодог саксчин л өөрөө 3-аас илүү хүн тоглохоор багтахгүй байдаг учраас энэ нэлээд бас юу болж исэн болов давуу тал болж исэн болов гэж одоо өөрсдөө мэдлгүйгээр тэгээд бүр одоо намайг хүртэл хүүхэд байхад годожны саксын тэмцээн гэж болдог гэлээ шүү дээ. Sprite 3 одоо энэ дэр MSS Coca-Cola компани бол энэ тэмцээнийг бүр анханаас нь ингээд Sprite 3 гэдгээр нь бүр таниулаад Сүхбаатарын талбай дээр бүр авраг нь олдог гэсэн хүүхдийн баяраар тий. Ингээд дүүрэгтэй хороол тэмцээн болж байгаад сүүлд нь авраг нь Сүхбаатарын талбай дээр 6 сарын 1-нд болдог. Энэ тэмцээний бүр ингээд олон жил явсан үр дүнгийн нөлөө бол энэ тэмцээнүүд байсан байх гэж боддог. Тэгээд дээрэс нь яг энэ 3 дээр хамгийн их түгээмэл ашигладаг довтлогоо заслаан тавилаа, зөрлөө, шалдаж хайдлаа ч юм уу эсвэл хойноо үлдээлээ шидлээ тий. Тэгээд нэг эсрэг нэг их тулдаг. Энэ одоо манайханд зарим хүмүүст их сайн зөгтөг. Би тэрэнд дунд ялангуяа яг чамд одоо түрүүн чи өөрөө хэлсэнчлэн өндөр нуруутай, шидчихдэг, хурдтай, довтлоо орчдөг ийм хүнд бол хамгийн цогцсон ийм тоглогчдод хамгийн цогцсон ийм тоглолт одоо тоглолтын юм маягтай спорт байгаа юм л. Гэхдээ энэ бол яг үндсэн сагсан бөмбөгөөс арай өөр спорт гэдэг бид нар сүүлийн жилүүдэд ойлгоод энэ илүү бараг тулааны спорт юм шиг. Тэ одоо монголчууд энэ хүртэл арай өөрөөр бэлдэж эхлэв шүү дээ. Тэр талаар ер нь 3 сагсны яг одоо үндсэн сагсан бөмбөгөөс салгаж байгаа тэр ялгаанууд дээр ер нь одоо сүүлдээ өөрөө бас тасалжуулагчаар ажиллаад эхэлсэн байгаа шүү дээ. Яг хөө тэгэл мэдээж ялгаатай л та. Тэр чинь яг нэг талтай тоглож байгааныхаа бид нар нөгөө хүүхд тохтол угс нөгөө гадаа бөөнднө гэдэг тэр бол мэдээж бүр яг нөлөөлдөг л хэрэгтэй. Одоо яг нөгөө мэрэгжлийн талдаа ороод ирэхээр бас нэг яг нэг талтай 3 мэрэгжлийн сакс тоглох, 5-5-ын сакс тоглох гэдэг хоёр өөр л болчиход байгаа. Бэлтгэл нь хүртэл өөр төвшний бэлтгэл шаарддаг шүү дээ. Богино хугацаанд их хүч ерөөсөө яг 10 минутанд л бүх боломж нөөцөө хамгийн дээд зэрэглэлийн ачааллыг л тэнд авч байгаа. Тэгэхээр яг тэр бүр том ачааллыг л давж гарахын тулд бэлтгэлийг бас маш сайн хийх хэрэгтэй. 5-5 сагч юм бол мэдээж нөгөө дундуур нь тайм аавн, солилцоо орно, сэлгээнд зүүн амарна. За магадгүй жоохон амраад алхах үед ч юм уу те. Хамгаалах тийм үү довтлогоонд бас нэг амарч довтлогоо ч юм амралт нэг оролцохгүй үед бол наан ингээд те жоохон нэг амралт авах, амьсгаа авах боломж гардаг шүү дээ. 3 дээр бол ерөөсөө ямар ч тийм амьсгаа авах боломж гарахгүй л орлоо өрнөлөө ингээл яг хамгаалт довтлогоо гэл ерөөсөө шууд шилжээ өгч бас маш их ачааллыг яг ард метийн дотор бол авдаг. Ингээд бидний яриа цааш үргэлжлэхээр он цагийн дараалалаар 2017 оны FIBA 3 сагсан бөмбөгийн Азийн авраг шалралт тэмцээн Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болохоор боллоо. Энэ мэдээ тухайн үедээ бол манад болж байгаа хамгийн том тэмцээн твийн авраг шалралт тэмцээн багийн спортоор болж ийн гэдгээр маш том онцлогтой байл. Энэ тэмцээн Крокус ивент хоолд талбай засаад болж исэн. Би одоо тэнд тэмцээний турш тэр 5 өдөр очиод тэмцээнийг үзээд арын албандаас ингээд ажиллаад байж байхдаа та хэдэрээ бол үнэхээр их бахархчихлаа. Бид тэр олон улсын багуудыг талбай дээр хүлээж аваад ингээд хоолцсон. Яг тэр тэмцээн эх орныхоо талбай дээр ТV аврагын тэмцээнд оролцож байсан. Анхны тоглолтууд талбайд талхаж гарч ирсэн тэр мэдрэмж нь эргээ санал юу байсан бол? Яг мэдээж маш сайхан л байсан. Тэр тухайн мэдрэмж бүх юм бол яг тэмцээн. Яг эх орондоо болж исэн. Тэгэл тэр чинь нөгөө Крокус ивент тоолт байхгүй. Нэг талдаа 3-3-ын талбайгаа засцсан. Тэ мэрэгжлийн талбайгаа засаа шийд бүх юмаа засцсан. Тэгээд үзэгчид Крокус ивентээр дүүрэн бүх тоглолт тэмцээн юм гал халуун уур амьсгалтай. Тэгээд дээрэс нь өөртөө энэ айгуу эх орондоо болж учраас гоё ихтгэлтэй гоё л тоглолтууд үзүүлж чадсан байна. Тэгээ миний санаж байгаа нэг юм тоглолт болгон заал нь өөрөө бас тийм хит том биш. Яг тэнд ингээ үзэгчдийн нэг уур амьсгал шууд талбайд мэдрэгдэхээр их гоё зохион байгуулалтаа зассан байсан. Тэр бас том давуу тал байсан болов уу гэж бодсон. Ингээ манай шиг таад маань тоглох эсгийн тоглолтуудаа амжилттай тоглоо. Эсгээс гарч ирлээ. Ингээд Шинэ Зеланд, Австрали, Монгол
Ингээд багууд үлж байгаа. Тэгээд тэр дөрвийн хамгийн ихний зөрдөг тоглолтод тэр заал одоо баг нурхаа шахсан шүнээр одоо сүүлдээ баг тэнд шүгэл бүр сонсогдохын аргагүй. Яг тэр тоглолтуудад одоо анх удаага баг бид нар одоо тэр том биетэй Европын хантай адилхан одоо энэ тэр Австрали, Шинэ Зеландын тамирчтай тоглоход биеийн хүчээр болоод манайх үнэхээр бүр нуруугаар хүртэл хол тутам юм шиг ингэж харагдаж байгаад та тийм тоглолттой үнэхээр эсэргээр байсан л та. Тэгээд өөрсдөө давуу талыг сул талыг давуу талах ашиглаж гэдэг юм үү. Тэгээд тэр тоглолтод бэлдэж гарсан төлөвлөгөө юмнууд ярилцсан юмуд юу байсан бэ? Яг уу яг л том маш том топ багуудтай л үлдсэн. Тэгээд зөрдөг дээр Австралитай тоглосон. Тэгээд тэр тоглолт бол үнэхээр л бас амар жинхэнэ тулаан гарсан гэх юм те. Яг бүр цаг сунгаад тийм тоглолт гарч ирсэн. Тэгээд бэлцээгүй л яг ерөөхдөө бид чинь нөгөө өмнө тэр чинь 17 оны төгсгөлд болсон. Тэгээд 17 өмнө нь бол бид хэд хэдэн мэрэгжлийн тэмцээнүүдэд бас яг FIBA 3 мэрэгжлийн тэмцээнд яваад тоглолцсон. Тэнгүүд бас яг 3-3 нэг жоохон бүр ихч биш ч гэсэн нэг жоохон туршлага бол суудсан юм мэдсэн тий хэдэн тэмцээнд ороод орцсон учраас 3-3 мэдлэг нэг арай нэг жоохон илүү юм ойлголт нь арай өөр болцсон. Тэгээд ерөөсөө их орондоо болж байгаа Аз авраг гэдэг утгаараа ерөөсөө айж юм их юм байхгүй төлөөс их орондоо өөртөө хийж чадах юм аа хий тий энэ баг ямар ч вэ зүгээр өдлөө гоё сагсаа тоглоё. Нэгнийгаа дэмжиад багаараа хамтаа гол нь ерөөсөө нөгөө нэг нийтийн ганцлан нийт нэг хөтлөө гэдэг шиг багаараа дөрүүлээ гэд гоё үзнэ гэл тэгжил тоглолт болгондоо л ер нь гардаг байсан. Тэгээд одоо тэр үеийн 3-3 манай анхны шгшээгийн бүрэлдэхүүн гэд хэлээ л та чи цирка дек мох ингээл та дөрөв яг одоо энэ дөрвөн одоо тулсан дөрвөн мортин гэд би хэлчихэл та одоо манай дөрвөн тоглогчороо нэг хэсэг тэмцээнүүдэд яг ингээл та хэд явлаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр бэлтгэлүүд жилээс жилд улам одоо нэвтраал 17 оны Азийн авраг болсны дараа жил нь бид нар Филиппинд болсон дэлхийн аврагт оролцсон тийм. Тэр дэлхийн аврагт оролцоод тухайн дэлхийн аврагыг үзэж байхад бид нар Оросын баяыг хожлоо. Хүчтэй Оросын албаны улсын баг дэлхийд загсан бөмбөгөөр ямар улс үлээ тэдний одоо тэдний хувьд 3-3 нь тухайн үед ямар хөгжилтэй байсныг бол бид нар мэдэхгүй. Гэтэ ямар ч байсан Оросын албаны улс дэлхийн авраг том төлөвлөл болоод ирсэн тийм. Оросын баяыг дагууллаа, Канадтай дагууллаа. За тэгээ мэдээж хамгийн сүүлд нь Филиппиний шгшээ агтаа хийсэн тоглолт. Тэр тоглолтод хожлын оноог чи авчлаа гэдэг. Тэр дэлхийн аврагт манай шгшээ аг үнэхээр одоо юу гэдэг юм битүүмээр очоод 8 хүртэл явсан. Тэр өдрүүдийг иргэд нэг дурсаач тийм. За тэглээ. Тэгээд 17 он мэдээж Аз авраг болцсон. Тэгээд он гараад 18 он эхэллээ. Тэгээд бид чинь 18 онд бол тэгээд за ингээд энэ жил дэлхийн авраг байгаа. Тэрэндээ ингээд сайн бэлтгэл сургалтуудаа. Тэгээд тухайд бид бүгд нэг ажил хийдэг гэж ажлуудаасаа гарцгаа чөлөө авцгаа. Тэгээд яг л 3-3 бэлтгэлээ нөгөө тэмцээнүүдтэй бэлдэж яг л мэргэжлийн тамирч шиглэрээс дандаа ажил хийхгүйгээр яг бэлтгэлээ хийж явж эхэлсэн үе юм л дээ. 18 оноос. Тэгээд хамгийн анхны бүр хамгийн том Азийн аврагаас том тайз болох дэлхийн авраг дээр бид очсон. Тэгээд энэ Филиппин арена гэдэг 50,000 оны судалтай маш том ордон байсан. Тэгээд тэр том ордны ерөнхийдөө яг ингээд талаар нь хуваагаад гэх юм уу? Нэг талд нь том талбайгаадсаа тажууд нөгөө бэлтгэлийн талбай мал бүх юм ингээд айгуу гоё засцсан. Өөртөө зохион байгуулалтын хувьд бол мэдээж маш гоё байсан. Тэгэл анхныхаа дэлхийн аврагт тогсноо тэгээд тэр чинь 20 баг оролцож байгаа. 20 улс. Тэгээд зоондоо 5 багтай 2 нь цаашаа шалгараад 8 шалгараад явах байсан. Тэгээд одоо том багуудтай тоглоод мэдээж Канада, Орос гэж зүгээр бид нар нэрийн сонсоод аль аль нь одоо үндсэн сагсан бөмбөгөөр бол том усууд шүү дээ. Тэгээд энэ усуудаа тоглоод хожоод тэгээд талбай эзэн Филиппинтэй тоглох тэр тоглолтын өмнө тэр одоо 50,000 оны суудалтай ордон тэр чигээрэл манай эсрэг байсан баах. Одоо Монгол хөгжөөнд дэмжигч гэвэл үзэгчдийн суудалд арын албанаас явж байгаа манай монголчууд л байх шиг байсан шүү. Одоо иргэд бичлэгүүдийг харж байгаа тийм. Ерөөсөө тэр чинь яг талаар нь ер нь бол баг нэг бидний багцаа нэг 10,000 үзэгч бол тэнд ингээд суугаад үзэж байгаа. Тэгээд бүгд ерөөсөө Филиппинийг дэмжиж яг Филиппинтэй нутгийн эзэдтэй тоглолт. Уус тэгээд Филиппин ч өөрөө сагсан бас нэлээд том номер 1 спорт шүү дээ. Номер 1 спорт. Үзэгчд нь ерөөсөө сагсаа бол
маш сайн үздэг, дэмждэг. Тэгээ сагчдаа сайн мэддэг. Тэгээ тухайн Филиппиний шгшээ яг тэр нөгөө 5-5 лигийнхаа шилдэг гэсэн 4 тоглогч бол баг бүрдүүлэл. Ер нь айгүй тийм бүр Филиппинд нэлээд од тийм лаг сагчдад орж ирсэн байна. Бид болохоор яг хуу бүр яг сайн танихгүй сүлд нь бол ингээд мэдсэн л дээ лаг сагчдад орж ирсэн. Тэгээд нутгийн эзэдтэй Филиппиний багтаа тоглож эхлэхэд бид яг хожигдож эхэлсэн 8-1 үлээ. 8-1 хожигдож эхлэв. Тэгэл яг тэр чи ихний тайм авлаа. Тэгэл хоорондоо ерөөсөө за зүгээр шүү хожигдсон ч хамаагүй бид нар оноогоо харж чадна гэхлээ. Ингээд төшөө хамгаалтаа сайн товтлогоо найдвартай хий гэл хоорондоо сайн ярилцаал орж исэн. Тэгэл ерөөсөө оноогоо баг-багаар барьсаар гал илүү гараал. Тэгэл тэр тоглолт бол уур амьсгал бол бүр үнэхээр амар. 100000 үзэгч ингээд яг бүгд ингээд бүх юм дээр орилоод бүлээд алгаад шаад ингээд. Тэгээ тоглолтын сүүлийн хожлын оноог авдаг шийдэлтийг чи хийхэд яг тэр одоо чекин дээрээс гарах гад чамд бөмбөг ирсэн ба тэр үед юусаа зайгаар руу шидчихэл гэдэг бодолтой байсан уу эсвэл зүгээр мэдрэмж үү? Тэгээ ерөнхийдөө бол за боломж гаруй шиднэ л гэсэн бодолтой. Угаасаа өмнө ч бас хэд хэдэн шийдэлт хийцсэн байсан. Тэгээ бөмбөг орж бол нэг жоохон зай гарсан. Яг уу над дээр цирколтик гэр заслаан тавихгүй зэрлээ байл. Тэгээд яг тэр чинь ус заслаан тавихгүй л ирэхэд нөгөө хамгаалагч нэг жоохон гэл заслаан тавих нэг жоохон зай. Тий, жоохон зай гаргаал одоо анхаарал алдах юм. Тим үйл гарсан санагдчих. Тэгэл яг тэр зайн дээр шидсэн. Ороолоодсэн. Тэгэл тэр бол бүр амар гоё метр. Одоо тэгээд яг тэр шийдэлд орж байгаа тэр үед 3-3-ын тайлбарлагч нарын одоо хүртэл амны уншлага болсон зүйл нь Цэнгүүн Баазар гэдэг одоо хамаг Цэнгүүн Баяр гэж дуудахгүй Цэнгүүн Баазар гэдэг. Тэгэхээр 3-3 сагсанд энэ Баазар хийдгээрээ хүртэл олон улсын тайлбарлагчдыг одоо тэр хүмүүсийн бүр ингээд ой тоонд орцсон байлаа л да. Тэр яг тэр үеийг бол би чиний одоо олон улсын түвшинд хийжсэн карьер чинь одоо жинхэнэ пикэн тэнд байна да. Одоо энэс цаашаа одоо манайханд төшөө гоё боломжууд байна. Бид нар дэлхийн аврал тэр жил үзүүлсэн 8 хүртэл явсан манай амжилтаа бид нар дахиж давтаж чадаагүй байгаа шиг санаж байна харамсалтай. Тэгээд одоо тэр үеийг одоо хамгийн гоё үеийг сандаг. Тэгээд энэний дараа харамсалтай нь бэрхтэлгэнтлүүд тохиолдсон. Ингээд шгшээ агтаа тоглох боломжгүй болцоод шгшээ агаа тэмцээн уралдаанд ороод явж байхыг үзээд байж ах ер нь тамирчууны үед ямар мэдрэмж байт юм бол. Яг хөө тэгээд хэдэн бэрхтлүүд авсан. Яг хөө тэр мэдээж нэг амаргүй л дээ. Тэг яг хөө зүгээр яг үзээд суух бол байсан бол би байсан бол ч гэдэг юм уу тиймэрхүү бодлууд яг өөр өөртөө бол орж ирнэ. Гэтэ тэгээ нэгэнт тийм болцсон юм чинь. Одоо ахтай зүгээрээ гэл яг гоо шгшөөгаа өөрөө зургтны араас гоё дэмжээл үзээл. За тэгээд мэдээж эргээд тоглохын тулд бэртлээ идгээгээд эргээд тоглохын тулд одоо яах хэрэгтэй вэ? Юу хэрэгтэй вэ гэдгээл маш сайн боддог. Бэртлээс эргэж ирэхээр туулж байгаа тэр одоо зам болвол тамирчууны хинч тэрийг одоо мэддэггүй, анзаардаггүй, магадгүй одоо хамт ажиллаж байгаа эмч юм уу, арга ирэх юм уу, хань ижил юм уу, тасалжуулагч, багийн хамтрагч эдгэрэл мэдж байгаа. Өөр бус хүмүүс ерөөсөн анзаарч мэддэггүй хамгийн хүнд хэцүү зам гэж миний хувьд бол бодогддог. Тэгээд яг тэр үед одоо сэтгэл зүгээр яаж өөрийгөө доктортой байлгаж яг энэ дээр хамгийн хэцүү зүйл бол сэтгэл зүйн байх гэж бодож байгаа. Би физиологийн хувьд бол дасгал одоо эмчилгээгээ хийгээд хүн эргээд ирэх хугацаа бол мэдээж байгаа. Тэгээд энэ үед сэтгэл зүгээ яаж тэнцвэртэй байлгаж энэ үед хамгийн их тул тусчээсэн хүн юм байна. Яг мэдээж тул тусчээсэн хүн маань ихэр мэдээж ээж маань л айгүй их тул тусан. За тэгэл гэр бүлийнхэн ер нь хамгийн ойрхон байгаа хүмүүс тулж төвшин. Гэтэ яг зүгээр яг сэтгэл зүйн тал дээр бол яг өөр өөртөө бол их ярилцдаг юм болов яг дотроо боддог. За нэг унлаа гэдээ яах юм угаасаа цаг хугацаах ч юм уу ухраад чадахгүй тэртээ тэргүй бэртэл авцсан л үний юм чинь. Гол нь чи эргээл тогломоор байвал буцаад тэ шгшээ огт тоглох боломж ч юм уугаар бол шгшээ огт биш юм ахэд зүгээр л эргээд ядаж нөгөө сагс тоглох чинь л одоо миний хийж чаддаг ганц л дуртай зүйл хобби тэ зүйлдээ бол яг мэрэгжилч гэх юм болсон бараг. Тийм болохоор чи эргээд тоглохын тулд өөрөө юм бүгдийг давж гарах хэрэгтэй гэдэг утгаараа л өөрөөтөө л дотроо их ярьж боддог л. Одоо ингээд заримдаа бодохоор
би бас нэг жоохон азгүй байжтэй гэж харамсах бодол төрдөг болов. Яг мэдээж нөгөө яг оролцож чадаагүй, бэртлээс болоод оролцож чадаагүй үндсэн тэмцээн уралдаанд ч гэдэг юм уу тэр эдээгээ бодоод таа нэг яг тийм яг бодол орж ирдэг байсан. Ингээд энэс хойш нэг хэсэгтээ карьер тун одоо доктортой явж байгаад миний хамгийн сайн санаж байгаа чиний одоо сүүлд авсан энэ гэмтлүүдийн хамгийн ноцтой гэмтэл нэгдсэн дээд лигийн үеэр Ахиллесийн гэмтэл авдаг. Би тэрийг санаж байна. Яг тэр хүртэл Завхан Brothers баг лигийн хүслэгтийг тэргүүлээ явжсэн. Лиг олон багтаа эхэлсэн. Brothers-ийн амжилт нэлээд доктортой. Ер нь энэ улиралд бас өнгөтэй байх юм байна гэдэг. Голон таад маань бас зүгээр тухайн үед миний бодлоор бол хамгийн бэлтгэлж сайтай багуудын нэг лиг эхлэхэд Монх чи одоо бусад багийнхан ч тий бүгд нэлээд бэлтгэл сайтай ингэж харж байгаа. Яг тэр бэртэл яг яаж гэмтэл авцсан бэлээ. Тэрийг эргээд нэг 22 оны улирал. Нэгдсэн дээдлийг улирал. Ордон дээр болж байгаа 10 багтай лиг эхэлдэг шүү. Тэр жил яг тэрний өмнөх жилүүд дээр яг нөгөө Монхотгой бид 21 аймгийн лиг гээд ховчонхрууд гээд тоглодог байж байгаа. Тэгээд ерөнхийдөө лиг ингээ очролоо нэгдсэн дээдлийг анхудаа болоход ингээд. За тэлээ. Тэгэхэд яг алтан оч тасалжуулагчд бидэд бол Завхан Brothers гэх багийг ерөнхийдөө уулзаж үүсгээд одоо манай энэ Завхны спонсор явж байгаа Давгагийн залуу бидтэй тухай уулзаад баг үүсгээд ингээд спонсорын мэндинж болно гэд. Тэгээд тэр улирал тэгж эхлээд тэгээд ерөнхийдөө улирлын туш амжилттай сайн тоглож явж байгаа. Тэр чинь плей-офф ихний шатн дээр 2 дахь тоглолтын дээр үлээ. Яг бэртэл авт. Тэгээд маах нөгөө тэнүүлзий металтай одоогийн металтай таарсан байсан. Тэгээ бэртэл аваад манайх ч бас металд яг тэр цувралд хожигдоод дуусчихсан тухайн жил. Тэгээд энэ бэртлээс ирэхэд дахиад нэг жилийн хугацаа, бүтэн жилийн хугацаа шаардагдсан баг тийм үү? Тий. Гэхдээ яг жилч болоогүй би нэг 8 сар болоод байна уу. Тэр чинь би 2 сард бэртэл аваад буцаад 10 сар гэхэд бэлтгэлд орж эхлээд тэгээд нөгөө дараа жилийн яг UJR-ын дээр болдог 22-оос 23 оны үйлрэлд тоглож эхэлсэн. Завхан Brothers. Одоо энэ үйлрэл Завхан Brothers багтаага талбайд эргээд гарч ирэхийг харах одоо миний хувьд бол үнэхээр гоё байлаа л да. Олон үзэгчдээс адилхан мэдрэмжтэй байсан баг. Эргээд ер нь тоглоё гэдэг шийдвэр гаргахад бас амаргүй байсан баг. Тэгээд ер нь бэлтгэл зургуултаа сайн хийгээд болж байгаа юм чинь яагаад болохгүй юм ч гэж бас бодсон. Эсвэл өөртөө тавьсан нэг зорилт байв. Зүгээр миний бодлоор миний харц гэх юм уу. Зүгээр нөгөө бэртээ хит хитэн бэртэл аваад тэр нөгөө тэр тухайн жилээ тоглож чадахгүй өнжид исэн болохоор ерөөсөө одоо яагаад чи нөгөө за ингээ болидо дуусгах гэсэн бодол ерөөсөө л орж ирэхгүй байсан. Яг зүгээр бэртээгүй энэ олон жил тасралтгүй ингэж тоглоод явцсан бол одоо магадгүй өнөөдөр ч их юм уу эзэн өдөр за одоо ерөнхийдөө ингээд хийх юм айс болцсон доо тий. Тэгээд бас болвол бас арай өөр юм болов. Тэгэхгүй яг нөгөө нэг бэртлээс болоод гой боломжуудаа ч юм уу ингээл гоё цаг хугацааг алдцсан учраас ерөөсөө буцаад эргээд алдсан юм аа цаг хугацаагаа нөхөй гэдэг тийм. Яг нөгөө зүгээр л буцаад нэг тоглолё л гэсэн бодол байгаа. Ерөөсөө болиё гэсэн бодол ерөөсөө орж ирэхгүй тоглоё л гэсэн бодол байсан. Тэгэл тийм учраас энэ жил Завхан Brothers багтаага нэгдээд одоо тоглоод ингээд явж. Ямар ч байсан энэ олон хүнд бэртлийн дараа буцаад тоглохоор зориод ингээд энэ жил бас Завхан Brothers багийн бүрэлдэхүүн байгаад тоглолтууд оролцож байгаад нь маш олон үзэгчид баяртай байгаа. Тэрэнд бол итгэлтэй байна. Тэгээд энэ бас үеэрээ өнгөрсөн улиралд 3-3 мэрэгжлийн сагсны улиралд үндсэн шишээ баг дээр бол мэрэгжлийн багууд дээр туслах тасалжуулагчаар ажилласан шүү дээ. Тэгэхээр энэ бас карьерийнхний шинэ ийм одоо хуудас нээгдээд байна уу гэж би бол харчаад бас бодож илаа. Тэгээд гадаад мэрэгчлэлтэн Стив Сойертэй ажиллахад ер нь ямар байв те өөрөө одоо олон жил тоглогчоор явсан одоо тэгвэл ингээд тасалжуулагчаар ажиллаад эхлэхэд тэр тусмаа гадаад хүнтэй ажиллахад яг хөө мэдээж энэ бас сурах юм их зүйлтэй те шинэ зүйл олж их мэдсэн тийм жил байсан нөгөө яг Стив Сойер гадаад өмнө хажууд туслахыг нэгээд бүх юмд нь туслаад ингээд дэмжиж ажилласан.
Тэр бол мэдээж айгүй шинэлэг байсан л та бүх зүйл. Тэгэл ер нь өөрөө аль болох чадлаараа л яг тэр ажлыг бас ингээ хийгээд туслаад явахыг шгшээ огтаа тэ амжилт гаргахад нь туслаад явахт нь туслахыг хичээсэн. За манай үндэсний шгшээ сүүлийн Азийн аваргаас залуучууд маань яваад хүрэл авсан. Тэрний өмнөх Азийн аваргад төрүүлсэн. Тэгээ яг одоо нэг цаг үед тоглож исэн найзууд нь дахиад Азийн аварга болоод Монх Дэк 2 ялангуяа ингээ байж байхыг үзэл сууж байхад юу бодгож. Яг хоёр дахь удаага тэр хоёр төрүүлээл анд кадр хоёрын хувьд бол анх удаага анзааруулж байгаа шүү дээ. Тэгээ манай хоёр болохоор яг хоёр дахь удаага төрүүлж байхад 17 оноос хойш 5 жилийн дараа Азийн аварга болсон те 22 онд. Тэгэхэд бол зүгээр хоёр найзаараа бол үнэхээр амар л бахархаж ирсэн. Мэдээж яг хоёр дүүтэй ч бас мэдээж баяр өгмөр гоё л бахарх сайн тоглолт үзүүлсэн. Гэтэ хоёр найзаараа арай илүү их бахархаад ягаад тэгэхээр тэр өөрөөс 17 оноос хойш тасралтгүй бүх тэмцээн уралдаан, бэлтгэл сургуульд олон зүйлийг золиослж бас мэдээж бас жижиг сажиг бэртэл гэмтлүүд хийн л авч ийсэн. Тэр бүгдийг давж гараад тэр их нөгөө хичээл зүтгэл асар их хөдөлмөрийг гаргаж тэр яг аврагын тайзан дээр зогсоод байх нь харахад л мэдээ сайхан. Буцаад тэр оргил дахиад нэг үрэх гэдэг те. Энэ олон жилийн зайтай эргэж хүрнэ гэдэг бол ялангуяа тамирчны хувьд бол бас нэг талаараа Азтай бэлтгэл гэмтлээс ол байж чад. Нөгөө талаараа энэ олон жил тууштай бэлтгэл хийсний үр дүнд эргээд үрж ийн гэж харж байгаа. Одоо энэ 2025 онд Монгол улсад 3 сагсан бөмбөгийн хамгийн том тэмцээн Олимпийн дараа орох тэмцээн болох дэлхийн аварга болно. Тасан дөрөвчдийн дэлхийн аварга болно. Энэ тэмцээн Монгол улсад авж байгаа ач холбогдлыг чи тамирчин өмнөхөө хувьд юу гэж харж байна? Яг мэдээж маах Монгол улс одоо 3 холбоо гэмтэй 3 одоо ажиллаж байгаа бүх хүмүүс маань л 17 оноос хойш одоо олон улсын ФИБА-тай маш сайн хамтарч ажиллаж байна тий. Ерөөсөө насны яг дэлхийн аваргуудыг ээлж дараал 19 онд анх 18 насны дэлхийн аварга авч ирсэн. За тэгээд өнгөрсөн жил буюу 23-ыг авлаа. Тий 23 насны дэлхийн аварга авлаа. Тэгэхээр ингээд яг бүгдийг гоё ээлж дараатай аваад тэгээд гол нь бүгд энэ бүгдийг ерөөсөө тэр манай холбоо болон спонсор байгууллагууд бүх хүмүүс маань яг энэ олон улсын ФИБА-тайгаа маш сайн хамтарч ажиллаад бие-биенээ гоё ойлголцоод ерөөсөө гоё бүх тал дээр хариуцлагатай байж чадчихна даа гэж бодож байна. Тэгэхээр мэдээж тэгээд эх орондоо энэ том тэмцээнийг авч байгаа ач холбогдол гэхээр яг мэдээж өөрсдөө юм багаа бас сайн оролцуулахын төлөө авж байгаа. Медаль авах бас нөгөө бид нар 17 онд анх Азийн аваргата эх орондоо болоод медаль авч ирсэн. Бид нар ягаад эх орондоо болж байгаа насан туршийн дэлхийн аваргаас медаль авч болохгүй гэж тий. Тэрний төлөө бүгд зорж байгаа, хүсэж байгаа тий. Тэгээ мэдээж нөгөө хүүхэд залууст бас яг дэлхийн аварга насан туршийн дэлхийн аварга ямар байдгийг яг дэрэгдээс нь сагс сонирхож бүх хүмүүст бас үзүүлэх. Тэрний төлөө ажиллаж байгаа юм байна. Тэгээ зингүүнээ манай хувийнхээ хувьд удам дандсан тамирчин байгаа бид ярилцлагын ихэнд ярьсан. Ээж нь өөрөө сагсан бөмбөгийн спортын мастер багш одоо ингээд энэ спортын одоо босрлын салбарт ажиллаад явж байна. Өөрөө тамирчин, мэрэгжлийн тамирчин болоод ингээд явлаа. Одоо охин нь бас спортоор хичээллээд тэр дундаа авсан цэлэл дээр бол чамлахааргүй амжилттай явж байгаа. Монгол улсын өсвөрийн байж болох тэмцээнүүдийн бүгднгээс нь медаль аваад ингээд явж байгаа. Тэгэхээр охин нь одоо усан цэлэлтэй нэг тавих чинь үү эсвэл бас сагсан бөмбөгөөр бас хичээлээд эхэлсэн гэсэн. Тэгэхээр одоо энэ хоёрыг хэрвээ сонгохоор бол алийг гэж зөвлөмөр. Одоо яг өөрөө сонголттой байсан тэр. Би бол яг бүр нэг тийм хүчээр шахна гэж бодохгүй. Яг усан спорт болохоор яг бүр бага наснаас л эхэлдэг юм байлээ. 7-8 нас. Тэгээд насны ангиллаараа олон төрөлд оролцсон авчдаг. Тэгэхээр яг өөрийнхөө насанд бол маш олон төрөлд оролцоод ингээд улсын аваргуудаас амжилттай тэмцээнүүд бол оролцсон байгаа. Тэгээд одоо бол өөрөө бол ерөнхийдөө жоохон сагс руу сонирхолтой байгаад. Тэгэхээр өөрөө юу хийж чинь, юу сонирхож чинь тэрийг нь бол дэмжээл явна да. Сагс тэгээд ялчгүй бас илүү ойрхон байгаад байгаа хэл та тийм үү? Яач утсан. Хүүгээ спортоор хичээлвэл дургуцах уу? Үгүй нэг өөрөө хүсэж ивэл нэг дургуцаад байх юм байхгүй. Одом залгаа дахиад нэг тамирчин гараа явахад бол дургуцах юм байхгүй. За ингээ өнөөдөр бидний урилгыг хүлээн авч студид маань ирж бидэнтэй ярилцлага өрнүүлсэн. Зөвхөн баярлалаа. Тэгээд
энэ үйлрэлд Цахан Brothers багийн амжилт хаа хүртэл явах нь багт нь амжилт үсэе. Тэгээд хувь тамирчныхын хувьд цаашдаа ямар ч үсэн энэ үйлрэлээ дуусгаад дараагийн карьер эхлүүлэх гэж байгаа бол тэр карьерт нь амжилт үсэе. Аль ч замыг сонгосон бай. Спорт эзэж одоо бүхний зориулсан хүнийг бас орхитгүй спортын бас аз хэмэр бас байх бахаа гэж найдаж байна. Баярлалаа. За маш их баярлалаа. Ингээд та бүхэндээ бас урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд өнгөрөх хахтаа бас гоё яриа өрнүүлж чадлаа. Маш их баярлалаа. За баярлалаа. You are watching Premier Sports Network's exclusive content, Mongolian Basketball League. 1-on-1.